Дэлгэнэгч Мария Луиза, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид таныг Перу улсад хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Та Перуд тавтаа морилно уу? Өнөөдөр Перу улсын бүх итгэлийн ах эгч нар энэхүү баярт үйл явдлыг хамтдаа тэмдэглэж байна. Та бол бидэнд өдөр бүр мэгмар болон бям гараг бүр Бурхны үгийг суралцаж хэрхэн илүү сайн хүмүүс, Бурхны сайн хөөхтүүд болохыг заадаг агуу багш юм аа. Эзэнд бүх зүр сэтгэлээ зориулж түүнд чин сэтгэлээсээ үйлчилж байгаагаараа та бидэнд маш их зүйлийг заадаг. Би танаас маш их зүйлийг сурч мэдсэн бөгөөд таныг маш их биширч эзэн дотор хайртай гэдгээ хэлмээр байна. Би танаас нэг асуулт асуумаар байна. Миний асуулт ишлэл номын 2 дугаар бүлэгт байгаа. 2 дугаар бүлгийн 16 ба 17 дугаар ишлэл дээр. За Ишлэл 2. Итгэлийн хичээ. Би танаас асууж болох уу? Би чангаар уншиж болох уу? За тэгье. 16 дугаар ишлэлдээ тиймээс гимших тун эс бөгөөс би чам дээр даруй очиж амныхаа ил дээр тэдэндээ тулалдах болно. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэн сонсогтун ялагчд би нууцлсан манаагаас өгнө. Би түүн цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн хүлээн авагчаас нь өөр хинч мэдгүй шин нэр өгнө гэсэн байна. Мария Луиза эгчээ, та энэ хоёр ишлэлийг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу? Маш их баярлалаа итгэлэгч Мария Луиза. Бурхан таныг ивэг. Баярлалаа. Илчлэл номын 2 дугаар бүлэг. Энэ Пергам дахь сүмийн тухай ярьдаг. Тэгээд эзэн номлогч руу захаас илгээж тэр түүнийг Тэнгэр элч гэж нэрлэдэг. Тэр түүнийг энэ сүмд номлогч биш харин Тэнгэрлэгч гэж дууддаг. 13 дугаар ишлэлдэр жишээ нь 2 дугаар бүлгийн 13 дээр би чиний хаана амьдардгийг мэднэ гэж хэлсэн. Сатаны сэнти хаан байна. Өөрөөр хэлбэл энэ Пергам хотод нүгэл өвөлдөх шүтэх явдал, харин шашин маш их байсан. Мөн хүмүүсийн хийдэг зан үйл бүх бузар муу муухай зүйлс тэнд байсан. Харин тэнд хэзний сүмч бас байв. Мөн энэ номлогч тэнд байсан бөгөөд энэ хотод нүгэл ноёрхож байсан тул энэ газарт номлох нь түүнд маш хэцүү байв. Тиймээс би чамайг хаана амьдардгийг мэднэ гэж эзэн энд хэлсэн байна. Тэр газрыг Сатаны сэнти гэж бурхан нэрлэсэн. Тэгээд эзэн гэхдээ энэ нь хэрв та нар миний хүлээж байгаа шиг ажиллаа хийхгүй бол тэр хэлэхдээ мөн чи миний нэрийг барьж надад итгэх итгэлээ өгөөсгээгүй. Та нарын дунд алагдсан миний итгэмжит гэрч Антипийн өдрүүдэд ч надад итгэдгээ өгөөсгээгүй билээ гэсэн байна. Тийм ээ чи үнэнч байсан чи тэмцсэн. Энэ хот үнэхээр Сатаны сэнти учраас та нар надад үйлчилсэн. Энэ хотод нүгэл ноёрхож байсан. Бүх хүмүүс тэнд нүгэл үйлдэж байсан. Тэнд миний эзэн түнд 14 дугаар ишлэлээр харин надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Баламын сургаалыг сахигчд би Балам Израилийн хөвгүүдийн өмнө урагт тавиулж шүтээнүүдэд өргөссөн юм мэдүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан. Эзэн түүнд эдгээр хүмүүсийг твчдэг гэдгээ энд хэлсэн байна. Нүгэл дунд амьдарч байсан эдгээр хүмүүс цуглаан дээр нүгэл үйлдсэн бөгөөд номлогч тэдэнд юу ч хэлээгүй юм аа. Тэр тэднийг твцсэн. Тэр номлогч тэднийг хүмүүжүүлээгүй. Тэр тэднийг шийдгээгүй. Тэр тэднээс өөрчлөлтийг шаардаагүй. Тиймээс эзэн Пергам дахь энэ номлогчд ууралсан 16 дугаар ишлэлээр тиймээс гимших тун эс бөгөөс би чам дээр даруй очиж өөрөөр хэлбэл чи үхэх болно гэж энд хэлсэн байна. Амны хайл дээр тэдэндээ тулдах болно.
Чуулгануудад сүнс юу алдаж буйг чигтэн сонсогдсон. Өөрөөр хэлбэл Бурхны өмнө бэлэн зүрстгэлтэй, Бурхан зүр сэтгэл нь нээлттэй, Бурхны замыг мэдэх хүмүүст эзэн хэлсэн байна. Чуулгануудад сүнс юу алдаж буйг чигтэн сонсогдсон гэж тэр хүмүүст хэлсэн. Бурхныг хайрладаг, Бурхан зүрхээ нээсэн хүн бүхэн үнийг ойлгох болно. Бусд нь харин ойлгохгүй. Ялагчд би нууцлсан манаагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн хүлээн авагчаас нь өөр хинч мэдэхгүй шинээр өгнө. Учир нь түүний хүлээн авсан хүн өөрөөр хэлбэл Бурхны өмнө гимшиж, Бурхны замыг эрэлхийлдэг хүнийг Бурхан ивээх юм аа. Бурхан түүнд олон ивэлүүдийг өгөх юм. Бурхан эзэн материаллык ивэлээс гадна сүнслэг ивэлүүдийг өгдөг бөгөөд эдгээр сүнслэг ивэлүүдийн нэг нь эзэн тэр хүнд шин нэрийг өгдөг байна. Их эзэн бидэнд олон нэр өгдөг гэдгийг бид нэр үүнээс харж байна. Тэр биднийг хүүхдүүдэй гэж дууддаг, тэр биднийг найзууд гэж дууддаг, тэр биднийг бурхад гэж нэрлэдэг. Тэр биднийг бурхад гэж дууддаг. Тэр бидэнд Бурхны хүүхдүүд, миний сүм, Сион, сүнслэг Иерусалим гэж хэлдэг. Бурхан бидэнд хичнээн олон нэр өгсний үүнээс бид харж байна, тийм ээ? Тэр бидэнд олон нэр өгдөг бөгөөд энэ нь мөн тэр эзэн тэр хүнд шин нэрийг өгнө гэсэн үг юм. Хизээ нэгэн цагт их эзэн Бурхны хүслийг биелүүлдэг энэ итгэгч эмэгтэй эрэгтэй хүмүүс түүнд өгсөн энэ нэрийг илчлэх нь гарцаагүй. Түүнд энэ шин нэрийг харуулах болно. Энэ бол Бурхны амлалт юм. Харин Бурхны эдгээр амлалтыг хүлээн авахын тулд бид тэмцэж тууштай байж түүнд үнэнч байх ёстой. Бид бүх зүйлийг хүндэтгэлтэйгээр хийх хэрэгтэй. Бид бүх зүр сэтгэлээрээ Бурхныг хайх ёстой. Бурхантай нөхөрлөлийг бий болгохын тулд бидний биелүүлэх ёстой олон нөхцөл байдаг. Бид эдгээр ивэлүүдийг хүлээн авахын тулд өдрөөс өдөрт тэмцдэг. Энэ бол бидний тэмцэл юм аа. Бид ухрах ёсгүй. Бид ухарч болохгүй. Үүнийг би авч чадахгүй байх гэж бодож болохгүй. Бид үүндээ хүрнэ гэж би бодож байна. Бурхан бидэнд тусалж, бид Бурхантай нөхөрлөлийг олж авахад тэд бидэнд туслана. Тэр мөн бид хизээ нэгэн цагт Бурханы бидэнд өгсөн эдгээр бүх нууцуудыг харах болно. Бид эзэндээ талархах. Энэ нь ирээдүйд байх болно. Гэхдээ тийм ч хол биш. Бид энд Бурхантай хамтын амьдралаар амьдрах болно. Хичнээн олон элч, хичнээн 100 хэдэн мянган иш үзүүлэгч, элч нар, сайн мэдээ тараагч нар, багш нарыг их эзэн үйлчлэхээр ажилуулахаар бэлдэж байгааг байдаг билээ. Тэгээд эзэнд үйлчлэхээр тэд бүгд босох үед эзэн хувь хүмүүрт нууцудаа ивэл өрөөлөдөө илчилж тэдэнд таниулах болно. Эдгээр хүмүүс болохын тулд эдгээр багш нар иш үзүүлэгчид сайн мэдээг түгээгчид болохын төлөө тэмцэцгээе. Бурхны үгийн сайн мэдээг түгээгчид сүмийн эзэн Есүс Христийн жинхэнэ сүм итгэгчид, эзэн Есүс Христийн жинхэнэ итгэгчид, жинхэнэ Христэд итгэгчид болохын төлөө тэмцэцгээе. Бидний Бурханд алдар магтаал нь байх болтугай.